Энэ үед Японы улс орноо цаашид хөгжүүлэх болон гадаад бодлогын гол үзэл баримтлал нь босруулагдсан бөгөөд их газрыг эзэмших Японы бодлого хэмээн томьёологдсон байдаг. Тодорхойлбол Америк Европын зүгээс баримталж байсан их гүрний империалист бодлогыг үлгэр болгон Азийн орнуудыг эзлэн түрэмгийлэх гадаад бодлогыг боловсруулсан байдаг. Энэхүү үйл хэрэгтээ эргэлт буцалтгүйгээр орсон. Ингэхдээ Орос гүрний дотоод хэмжлэг ашиглан өөрийн нөлөөг манжуур болон Оросын алс орнуудад өргөх боломжийг эрж хайх болжээ. Баримт 1927 онд Японы засгийн газрын Хятадын талаарх бодлогыг зөвлөдөг хуралдааны тэмдэглэлээс манжуур болон Монгол нь түүх эдийн засаг, батлан хамгаалах альж үүднээс Японы хувьд Азийн их газар дахь амьдралын торгон шугам болно. Иймд Япон нь юуны өмнө манжуур Монголыг эрхчлэлдэн оруулж, тэндээс Хятадд нөлөөгөө өргөтгөж, Хятад болон манжуур дахь улааны аюулыг таслан зогсоож, Япон Хятадын интеграцийг хангах ёстой. Хятадыг эзлэн авахаас юуны өмнө манжуур Монголыг эзлэн авах хэрэгтэй. Дэлхийг эзлэн авах гэвээс юуны өмнө Хятадыг эзлэн авах хэрэгтэй. Япончууд манжуурт бэгдсэн явдлыг зөвлөлт холбоот улс өөрийнх нь эсрэг чиглэсэн алхмаа хэмээн хүлээн авчээ. Хөрш орнуудтайгаа харилцсан үл довтлолцох гэрээ байгуулах гэсэн зөвлөлтийн бодлогыг Япон хүлээн авахаас татгалзсан байна. Зөвлөлт холбоот улс Хятадтай үл довтлолцох гэрээ байгуулахыг төлөвлөж байсан бололтой. Гэвч гэрээ байгуулагдсан. Энэ нь зөвлөлт холбоот улсаас бүгд найрамд Монгол ард улстай тогтоосон харилцаагаа шин шатанд гаргахад хүргэж, улмаар бүгд найрамд Монгол ард улсын стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлжээ. Бүгд найрамдах Монгол ард улсыг хүндсэн зөвлөлтийн албан мэдэгдэл дипломат баримт бичигт тусгаар тогтносон улс гэж шууд хэлдэггүй байсан нөхцөлд 1936 оны 3 дугаар сарын 12-нд Сталин Америк нэгдсэн улсын хэвлэлийн төлөөлөгчтэй уулзахдаа илэрхийлсэн байр суурь нь манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Баримт Сталин 1936 оны 3 дугаар сарын 12-нд хэрвээ Япон бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолд халдан довтлох аваас бид бүгд найрамдах Монгол ард улсад 1921 онд тусалсан шигээр туслах болно. Бүгд найрамдах Монгол ард улсыг тусгаар тогтносон улс хэмээн нэрлэсэн нь чухал ач холбогдолтой болсон юм. Сталины мэдээллийн дараа Литвинов, Японы элчин сайд Отад зөвлөлт Японы харилцааны хамгийн чухал асуудал нь хилийн асуудлууд Монголд даралт шахалт үзүүлж байгаа явдалгээд Монгол нэвтрэх оролдлогыг зөвлөлтийн хилд учирсан аюул гэж үзэхин мэдэгдсэн байна. Каунтууны арим бүгд найрамд Монгол ард улсад халдан довтлох аюул занлыг зайлуулах нь зөвлөлтийн алс орнуудыг бүхэлд нь хамгаалах асуудалтай холбогдож байснаас уг протоколыг олон нийтэд илээр зарлахад хүргэсэн гэж үздэг. Халах голын дай одоо эхлэх одоо учир шалтгаан Орос одоо Японы хоорондох одоо гүрнүүд геополитикийн ашиг сонирхол зөрчилтэй байж байгаа гэж ерөнхийдөө дүгнэж байгаа. Энэ зөв гисэн ч тухайн зөрчил нь хаана болсон гэхээр тухайн бүгд найрамдах Монгол ард улсын газар нутагтай болсон. Энэ утгаар бол энэ яхаар одоо Монгол улсын тусгаар бүрэн эрхт байдал газар нутгийн халдшгүй дархан байдал халтсан одоо тийм төрөмгийн дай гэж үздэг. Манжуурыг довтлохоос өмнө 20-од оны төгсгөл 30-од оны эцэсгэгэд зөв социалист бүгд найрамд холбоот улсын эсрэг ОЦУ гэсэн нууц нэртэй цэрэг стратегийн төлөвлөгөө боловсруулагдсан байлаа. 1933 онд Японы цэргийнхэн манжуурыг эзлэмэгцэн нутаг дэвсгэр дээр нь цэргийн төрөл бүрийн байгууламж барихын зэрэгцээ зөв социалист бүгд найрамд холбоот улс Монголын хил рүү төмөр болон засмал зам тавьж эхэлсэн байна. Энэхүү төмөр зам барьснаас үүдэж халахын голын дан эхэлсэн шалтгаантай гэж зарим эрдэмтэн судлаачид байр суурин илэрхийлдэг. 5 дугаар сарын 28-ны үүрээр Японы 40 орчим онгоц манай цэргийн байршлыг бөмбөгдөн давшилтад орсноор халах голын ариун дахь байлдагч талуудын цэргийн ажиллагаа эхэлсэн гэж үздэг юм.